Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Би Морио Урч гал одрох байна. Хөгжим сонирхогч та бүхэндээ зориулан хүргэдэг 440 Гц Морио өрийн сургалт маань цоошин дугаараараа та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Өмнөх дугааруудаараа та бүхэндээ Морио өрийн үндсэн тоглох арга барил, барил тавил, суудал, Морио өрийн нотны байршил, гамны талаар дурдсан бол өнөөдрөөс эхлэн та бүхэндээ хамгийн анхны жижиг дуу Морио өр дээрээ тоглож сурцгаая. Ингээд та бүхэн нэвтрүүлэгтээ үргэлж хамтдаа байгаарай. 1978 онд Алдарт хуурч, ардын жүжигчин, төрийн шагналд Гомдоржин Жамин багш Морио өрийн сурах бичгийг анх эмгэгтгэн гаргасан байдаг. Энэхүү сурах бичиг гарснаар Морио өрийн сургалтын систем бол одоо хөгжиж эхэлсэн ийм түүхтэй байт юм аа. Энэхүү номдэр болохоор одоо биднээсийн ихэнх үедээ үтсэн барил тавил, суудал, хөгжмөө тоглох арга барилуудыг нэг үрчлэн одоо дасгал, гамтай, мөн жижиг дуунууд, янз бүрийн зохиолуудыг найруулан эмгэгтгэн гаргасан тийм ном байдаг. Энэхүү номноос манай 440 Гц Морио өрийн сургалт маань материал болгож ашиглаж байгаамаа. Энэхүү номдэр байгаа Цахчин ардын дуу, Булгар хүрэн цүнх дууга Морио урдаа тоглож сурцгаая. Эхлээд бол хуураар хөглөх ёстой байгаа. Багтавын фа, багтавын си бемоль. Тэгээд тоглоход бэлэн боллоо. Өмнөх хичээлдэр үтсэнчлэн та бүхэн Морио өрийнхаа нотны байршлуудыг сурсан байх гэж найдаж байна. Ингээд дунд хэсэг буюу хуурийнхаа доо өнгнөөс энэхүү дуу маань эхэлдэг байгаа. Ингээд хамтдаа тоглож үзцгээе. Ийм дуу байгаа. За ингээд одоо хэсгээр нь сурцгаая. Эхлээд до, фа, ре. Ийм өнгнүүд орж байгаа. Одоо тоглож үзцгээе. До гэдэг нь 1 2 3. Энэхүү дуу маань 4-3 хэмжээтэй дуу байгаа. Эхний хэсэг маань бол ийм байгаа. Дахиад автцгаая. Та бүхэн харсан бах 1-р хуруугаараа 4-р хуруу, 3-р хуруу энэ хуруунууд бол оролцож байна. Дахин автцж үзцгээе. 1 Эхний хэсэг бол энэ үрээд энэ үрж байгаа. За дахиад нэг явцгаая. Одоо дараагийн хэсэг маань соёл өнгнөөс эхэлж байгаа. Мөн л 1-р хуруу байгаа. Дахин давтаж үзцгээе. За дахин давтаж үзцгээе. Энэхүү хоёр дахь хэсгээр болохоор 1-р хуруу, шууд 3-р хуруу, дахиад 1-р хуруу, дахиад 1-р хуруу, тэгээд сул өнгө. За дахиад давтаж үзцгээе.
За ингээд дууга бүтнээр нь тоглож үзцгээе. Ингээд болгар хүн зүг маань товчхондоо бол ийм байгаа. Одоо бүгдээрээ бүр дэлгэрүүлж одоо нарийн үтцгээе. Эхний гарын байршил бол хуурынхаа ишний дунд хавьд доо өнгөн дээрээ хумсны толгоороо дараад эхний татах бол 1 тоонд, түлхэхдээ 2 тоонд. Одоо бүгдээрээ үтцгээе. 1 дахиад үтцгээе. Одоо түлхэхдээ 2 тоонд. 1 2 3. Энийг та бүхэн анзаараарай. 1 2 3. За дараагийн өнгө бол фа өнгө байгаа. Фа өнгө болохоор 4-р хуруугаараа 1 тоонд татаад дараачийн нот бол ре өнгө байгаа. Ре өнгөн дээр болохоор 3-р хуруугаараа 2 тоотоор ингэж явах хэрэгтэй. Одоо бүгдээрээ тоглож үзье. 1 2 3. 1 2 3. Доо өнгөн дээр болохоор нэг өнгөн дээр 1 татаад 2 3 гэж тоолж исэн бол фа өнгөн дээр болохоор 1 тоолоод ре өнгөн дээр 2 3 гэдгээ явах хэрэгтэй байна. За одоо бүгдээрээ тоглож үзье. Эхний хэсгүүд бол ийм байгаа. Дараачийн өнгө бол до фа. Энэ бол до өнгөн дээрээ 1 тоотой яваад 2 3-аа сул фа тавь. Одоо тоглож үзье. Энийг холбох юм бол дандаа эхний өнгө нь 1, дараачийн өнгө нь 2 3. 4-ний 3 хэмжээтэй 1 2 3. За одоо яг тоглож үзье. Ийм маягтайгаар явах хэрэгтэй байгаа. Одоо л дараачийн хэсэг бол соёл өнгөнөөс 1-р хуруугаараа мөн л адил дөрөвний үдсэнтэйгээ адилхан таталтай түлхэлттэйгээ 1 2 3 гэж явах хэрэгтэй байгаа. За тоглож үзье. Эхний хэсэгтэй адилхан до гэж хэлсэн бол одоо соёл. Дараачийн өнгө бол доо руу шилжихдээ 3-р хуруугаараа шилжих хэрэгтэй байгаа. Энэ дээр бол анхаарах зүйлс бол эрхийн уруу мөн л яг дараачийн өнгө хүрэх газар яг одоо зэрэгцэж явах хэрэгтэй байгаа. Одоо тоглож үзье. Өмнөх хэсэгтэй адилхан фа ре гээд фа 1 тоо, ре нь 2 3 гэж тоолжсэн бол дараачийн хэсгээр болохоор доо дээр 1 тоолоод ля дээр 2 3. Одоо тоглож үзье. Эргээд мөн соёл. Энийг бол 1-р хуруу, дахиад 1-р хуруу. 1-р хуруугаа дахиад ийм дараалтаагаар явах хэрэгтэй байгаа. Одоо бүгдээрээ тоглож үзье.
За өнөөдрийн үдсэн Булгар хүрэн цүнх дууга бүтнээр нь нэг хамтдаа явцгаая. Энэ бол мориор сурахад хамгийн төхөм фа утсан дээрээ ганцхан утсан дээрээ тоглодог хамгийн анхны шатнд суралцдаг дуунуудын нэг байгаа. Ингээд та бүхэн энэ хөвшлийг үзээд дахин сургуульд хийж энэ мориортай хамгийн анхны дуугаа оруулж сурцгаагаарай. Сая бүгдээрээ сурсан цагчин ардын дуу Булгар хүрэн цүнх дуу маань бол яг үндсэн ардынхын дууны ая бол жоохон ялгаатай байдаг. Ягаад гэвэл Жамин багшийн сурах хүчгэн дээр анхлан суралцаж буй хүмүүст зориулан хэлбэрчилсэн маягтайгаар энэхүү найруулгыг хийсэн байдаг. Одоо та бүхэндээ үндсэн яг цагчин ардын дууны дууг нь хөвлөж сонирхуулъя. Энэхүү ард нь Булгар хүрэн цүнх дууны маань үндсэн ардын аялал нь бол ийм байгаа. Ингээд өнөөдрийн үндсэн Булгар хүрэн цүнх дуугаа та бүхэн тасгал сургуультаа сайн хийн, тоглож сурцгаагаарай. Дараагийн хичээлүүдээр өшөө олон сонирхолтой дуу, одоо дасгал, гам зэрэг өшөө олон янз бүрийн одоо хөгжмүүдийг хамтдаа сурах болно. Тэгшрэн дуртахад манай Channel 11 телевизийн Facebook хуудсанд манай өмнөх дугаарууд бол тавигдах байгаа. Та бүхэн тэндээс харж дахин үзэж одоо дасгал сургуультаа хийх боломжтой. Мөн Univision-ээр мориор урахын хичээлийг ухрааж үзэх боломжтой байгаа. Ингэснээр та бүхэн өнөөдөр үзсэн хичээлээ илүү баттган сайн дасгал сургууль хийх боломжтой болсон юм аа. За ингээд дараагийнхаа хичээлээр илүү сонирхолтой одоо дуу, хөгжим хамтдаа сурах болно. Энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай үзэгчтэй. Нэвтрүүлэгтэйгээ өргөж хамтдаа байгаарай.